2010 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Лас Вегас хот. 28 настай армийн баг түрүүч цолтой Нэйтан Пид орон ээлжийн ажилдаа явхаар хаусныхаа гаражнаас гарч алхангаа эхнэр хүүхдүүд рүүгээ даллаж та нартай хайртай шүү хэмээн амандаа шивнэх тэр мөчөд хаанаас ч юм гинэд 5 удаа дараалсан буун дуугарч Нэйтан бууны суманд оногддог. Түүний эхнэр Мишель яралтай тусламжийн 911 рүү залгаснаар Лас Вегасын цагдаагийн газар нэгэн хүн амны хавтаст хэрэг нээгдэв. Харамсалтай нь баг түрүүч Нэйтан тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан байна. Талигаач Нэйтан Пид нь Төв Америкийн Гуам улсад 1982 онд төрж өссөн бөгөөд бага насаа сайн ээж аав, 3 ах эгчийнхээ халамж доор жаргалтай өнгөрөөсөн ба хүн бүр түүнийг маш сайн цовоо хүү байсан хизээж асуудал үүсгэж байгаагүй. Хинт ч туслахад бэлэн тусч хүү байсныг дурсацгаадаг. Хичээл номондоо мэрэмтгий Нэйтан ахлах сургууль байхдаа ирээдүйн эхнэр Мишельтэй танилцаж үерхэн ахлах сургуулаа төгсөөд хурмаа хийж гэр бүлийн жаргалтай мөчүүдээ эхлүүлжээ. Нэйтан цалин хөлс тэтгэлэг илүү олддог олон төрлийн боломжууд нээлттэй байдаг учраас Америкийн нэгдсэн улсын агаарын цэргийн хүчинд илсэн орж цаашлаад Америкийн нэгдсэн улс руу гэр бүлээрээ нүүж 4 хүүхэдтэй болж хүч хөдөлмөрөөрөө өөрийн гэсэн хаусаач авч чаддаг. Буун дуугарсан тухайн аимшигт өдөр эхнэр Мишель нь оройн 10 цагт тарах ёстой байсан ажлаасаа би өвдөд байна гэд эрт ирсэн бөгөөд Нэйтан удалгүй зөрөөд оройн ээлжийн ажил руугаа явхаар гарсан байна. Нэйтан байшинтай залгаа байдаг гараж руугаа ороод гаражийн хаалга онгоох чимээ гарснаас нээх удалгүй буун дуугарч эхнэр Мишель нь окноо төврөн шокийн байдалтай яахаа мэдэхгүй төвдөж байх үед Нэйтан амнаасаа цус сахруулсаар цуснд будагдсан орж ирэнгүүтээ үхэтхийн унжээ. Ингээд Мишель яралтай 911 рүү залгаж тусламж дуудсныг бид дээр сонссон билээ. Цагдаа түргэн тусламж тэр даруй ирсэн ч Нэйтний хувьд бүх зүйл оройтсон байлаа. Удалгүй хүн амны хэргийн мөрдөгчд ирж хэрэг болсон газар үзлэг шинжилгээ хийдэг. Талигаачийн машины түлхүүр, гар утас, төрөвч гээд авч болох зүйлс бүгд газар хөглөрөн ил хэвтэж байгаа нь уг аллах нь дээрэм хулгайн сэтэлгүй гэдгийг харуулж байв. Тэгвэл яагаад түүнийг нэг дор 5 удаа буудаж хороох болов? Талигаачийг ямар нэгэн буруу гарын хүмүүстэй холбоотой байгаад тэгээд тэд нартайгаа маргаантай байснаас буудуулсан байж болох таамаг дэвшүүлэн түүний гар утасны дуудлага мессежүүдийг нарийн шалгаж үзэхэд с ิจ гтэй зүйл огт олдсонгүй. Хайртай гэр бүл эхнэр хүүхдүүдийнхэн л зураг, утасны дуудлага, мессежүүд гар утсанд нь байлаа. Эхнэр Мишельтэй ч ярилцах үед талигаач нөхрийг нь шууд ингээд буудах хэмжээний өстөнд дайсан эсвэл ямар нэгэн маргаантай асуудалтай хэн нэгэн байхгүй гэж хэлж байв. Харин мөрдөгчд хөршүүдээс нь ямар нэгэн с ิจ гтэй зүйл харсан эсхийг асуухад тухайн буун дуу гарах үед энэ хавьд байдаггүй ч хаяа нэг удаа Мишелийг хүргэж ирж байсан хар суудлын машинтай залуу тэр хаваар эргэлдээд байсан. Буун дуу гарсны дараа тэр хар машин яаран давхиж одсон хэмээх мэдээллийг өгдөг. Энэ мэдээллийн дагуу талигаачийн эхнэр Мишелийг мөрдөгчд дуудаж байцахдаа ийм хар машинтай ирэхдээ танаа энүүгээр эргэлдсэн байна. Танд мэдэх зүйл байхгүй биз хэмээн асуухад Мишель нэлээд мэдэн бодолж байгаад машин болон жолооч эрэхтэйг нь дүрсэлсэн байдал нь манай ажлын залуутай төстэй сонсогдож байна. Түүнийг Майкл Родригес гэдэг. Иннээс илүү одоогоор ярьж чадахгүй нэ. Сэтгэл санаа маш хүнд байна гэд дэлгэрэнгүй хариулгаас цаараглаж байлаа. Мэдээж илт с ิจ гтэй байсан тул мөрдөгчд түүний гар утсыг шалгах үеэр хөршүүдийн гэрчилсэн хар машинтай Майкл Родригес нь Мишельтэй нууц амаргийн холбоотой болохыг батлах олон мессежийг олж гаргаж ирснээр мөрдөгчд маш том сэжүүрийг олж авсан байдаг. Майкл Родригес нь өмнө нь орон байрны хулгайн гэмт хэрэгээр ял идэлж байсан түүхтэй бүтэхгүй талын хүн бөгөөд сүүлийн жилүүдэд нэг байгууллагад хамт ажилладаг Мишельтэй амаргийн харьцаатай байснаа мөрдөгчдөөс нуугаагүй ба тухайн хэрэг гардаг өдөр нэгэн найзынхаа найз бүсгүйтэй өдөржин хамт байсан гэж мэдүүлдэг. Уг өдөржин хамт байсан гэх Шэна хэмээх эмэгтэй ч үүнийг баталдаг.
Хэдийгээр мөрдөгчд талигачийн эхнэр Мишель түүний амраг Майкл Родригес нарт ямар нэгэн учир байна гэдгийг маш сайн мэдэж байсан боловч дөрвтэй батлах баримтгүй байлаа. Ингээд мөрдөгчд Нэйтан Мишель хоёрын амьдралыг илүү нарийн судлаж үзв. Шинэхэн хурмилсан хосуудад бусад залуусын адилаар ямар нэгэн хуримтлал, бэлэн мөнгө, өмч хөрөнгө байгаагүй. Хамтдаа амьдралын төлөө хичээн зүтгэж, ялангуяа Нэйтан давхар ажил хийх мэтээр маш их хөдөлмөрлөж байв. Боломжийн цалин хөлс тэтгэлэгтэй олон төрлийн боломжууд нээлттэй байдаг учраас Нэйтан Америкийн нэгдсэн улсын агаарын цэргийн хүчинд элсэн орсон гэдгийг бид мэднэ. Цэргийн амьдрал бол тушаалаар явдаг. Америкийн нэгдсэн улсын хилийн чанд дахь баазуудад жишээ нь Ирак улс руу явах зэргээр гэрээсээ олон сараар хол явах үе Нэтанд цөөнгүй байв. Гэсэн хэдий ч хичээл зүтгэлийнхээ үр дүнд Нэйтан гэр бүлдээ өөрийн гэсэн хаус авч чадсан бол Мишель нь энэ хугацаанд нууц амрагтай болж чаджээ. Гэр бүлийн хоорондын харилцаа, хүүхдүүдийн хүмүүжил гэх мэт олон асуудлуудад цэг тавихаар Нэйтан гэрээсээ олон сараар хол томилолтоор явдаг байдлаа болж гэрээсээ 40 минутын зайтай байх цэргийн баазад ээлжийн ажилд ороод удаагүй байхдаа инхүү амиа алдсан байна. Хэргийг уйгахгүй судалсан мөрдөгчд тактикаа өөрчлөн Мишель болон Майкл Родригес хоёрт бүх үйлдэлийг нь тулгах байдлаар олон удаагийн байцаалт явуулснаар үнэн боддоор яг юу болсон, хэн яагаад Нэйтнийг хөнөөснийг олж мэдэж чаддаг. Тухайн өдөр Майкл Родригес нь Мишелийн зааварчилгаагаар Нэйтанг ажилдаа явхаар гэрээсээ гарч ирэхийг хүлээж байсан бөгөөд буудаж хөнөөхөөр хамт дагуулж ирсэн. Өмнө нь 9 ч удаа ялж шийтгүүлж байсан Кориг их найзынхаа хамтаар хүлээж байв. Коригийн үүрэг нь буудуулсан Нэйтний биеийг машинд нь маш хурдан хийж цааш авч яваад хүний анхаарал татахгүй газар машиных нь арын багажинд хийгээд орхих зорилготой юм. Нэйтэн ч ажилдаа явхаар Chevrolet Tahoe маркийн машиндаа суухаар ирэх үед түүний машин дотор сэмхэн орсон байсан Майкл түүнийг бараг тулгаж байгаад 5 удаа буудсан боловч Нэйтэн үхсэнгүй. Харин цаашаа гэрлүүгээ гүйж орсон тул Майкл Кори хоёр сандралд орж паниктан уг газраас маш хурдан зугтсан байна. Замдаа хөнгүү хээр газар очиж өмсөж явсан хувцсуудаа шатаасан бөгөөд байрлаж байсан буудалтай эргэн ирж өдөржин хамт байсан гэдгийг батлах зорилгоор хөлсөлж авсан Шэнон хэмээх хүүхэнтэйгээ уулзсан албаар хяналтын камеруудтай газруудаар хэд хэд эргэлцсэн байна. Энэ Шэнон гэх стриптиз клуб бүжгэлдэг хүүхнийг Кори олж авчирсан байдаг. Харин буудуулсан Нэйтан гэртээ орж ирсэн даруйда үхэтхийн унаж эхнэр Мишелийнхээ гар дээр нас барсан билээ. Мишель өөрийн амраг Майкл Родригестэй хамтдаа амьдрахын тулд л Нэйтний хөнөөх төлөвлөгөө боловсруулсан гэж үү? Асуултын хариулт маш амархан олдсон бөгөөд нөгөө л нэг эзнийг үхэл рүү чирдэг сэдв буюу амь насны даатгал. Нэйтан айрам цэргийн хүн байсан учраас амь нас эрсдэлд орох нөхцөлд албан ажиллаар томилогдох, үүрэг гүйцэтгэх үеуд их байдаг. Үүнийгээ дагаад заавал амь насны даатгал хийлэгдэг байжээ. Үнэн дээр түүний даатгал тийм ч өндөрт орохгүй боловч $650,000 гэдэг үнийн дүн эхнэр болон түүний амраг Майкл Родригес хоёрын шунлыг хөтлөгсөн байна. Энэ $650,000-ыг нэг дор хурдан авахын тулд Нэйтан үхэх ёстой. Ингээд Мишель нөхрөө хөнөөх тухай амраг Майкл Родригестэйгээ тохиролцож нөхрийг нь хөнөөж өгсөний хариуд $20,000 өгөхөр болжээ. Харин Майкл ганцаараа энэ бүгдийг хийх нь эрсдэлтэй байсан тул найз Кори түүний танилцуулсан Шэнон хэмээх хүүхэн хоёрыг хөлсөлж авсан байна. Гэвч тэдний төлөвлөгөө орвонгоороо бүтлгүйтэж хариуд нь хайрын сайхан залуу 4 хүүхдийн аав Нэйтан хайрлаж итгэж явсан эхнэрийнхээ гарт амиа алдснаар төгсжээ. Ингээд шүүх хурал болж Майкл Родригес түүний хамтрагч Кори нарт хугацаанаас өмнө суллагдах нөхцөлгүйгээр бүх насаараа хоригдох ял. Мишельд мөн адил хугацаанаас өмнө суллагдах нөхцөлгүйгээр бүх насаараа хоригдох ялыг оноов. Шүүх хурлын үеэр Мишель маш ихээр гимшиж байгаагаа талигаач нөхрийнхөө гэр бүлд үзүүлэх гэж олон янзын байдлаар уйлж гашуудаж үзсэн ч энэ бүхэн түүний ялыг хөнгөлөхөд ямар ч тус дэм болоогүй байна. Үнэхээр харамсалтай хэрэг хөөхий 4 хүүхэд өнчрөөд үлдлээ дээ. Хүний шунлаа гэж. Манай сувгтай үргэлж хамт байж комент лайк үлдээдэг үзэгчдэд маш их талархдаг гэдгээ заавал хэлмээр байна. Маш их баярлалаа.
Хэрэв та subscribe дарж амжаагүй байгаа бол яг одоо дараарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.